Их хотын амьдралд анхаарлаа хандуулъя. Боловсрал, эрүүл мэнд, хүний хөгжил, амьдралын чанар, ногоон хөгжил, дагуулгад, тэгш боломж, иргэний оролцоо. Энэ бүхэн нийслэлийн иргэн бүрт хамаатай асуудал. Бидний өдөр тутмын амьдрал нөлөөлдөг эдгээр асуудлын цаана шийдвэр шийдэл, төсөв төлөвлөлт, хэрэгжилт хяналт, сайн засаглал, бие даасан эдийн засаг, ухаалаг дэд үтцтэй холбоотой олон шийдвэр гарч байдаг. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь иргэдийн чөлөө сонгуулийн үр дүнд төлөөллийн зарчмаар сонгогдсон бүрддэг байгууллага. Хуралдааны зарчмаар үйл ажиллагаа явуулж нийслэлд ажиллаж амьдарч буй 1,500,000 иргэний ая тухтай амьдрал, аюулгүй, амар тайван байдлыг нь хамгаалж хийх ажил, авах цалин, олох орлогыг нь хамгаалах, дэмжих хөшүүрэг, тооцоо, бодиттой төлөвлөгөө зэрэг иргэн бүрт хамааралтай олон арван асуудлын эрх зүйн үндэслэлийг бүрдүүлж, бодлогын шийдэл гарган ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас бэлтгэн хүргэдэг шийдэл 45 нэвтрүүлгийн шинэ дугаараар бид нийслэлийн орон сууц корпорацийн үйл ажиллагааг онцолж, орлогод нийцсэн олон төрөл, орон сууцны зах зээлийн эрэлт нийлүүлэлт, ашиглалтын графикийг сонирхуулна. Метрополис хотын асуудал болоод байгаа агаарын бохирдол, гэр ороолоор сүйдэлтэй олон арван бэрхшээлд нэг мөр цэг тавих шалгарсан шийдэл бол орлогод нийцсэн орон сууцны олон төрлийг барьж ашиглалтанд оруулах явдал билээ. Харин нийслэлд энэхүү томоохон төслийн хариуцагч, гүйцэтгэгч нэгж нь нийслэлийн орон сууцны корпорац юм. Шийдэл 45 нэвтрүүлгийн энэ дугаарын зочноор өргөгдсөн эрхэм бол нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Говь сайхан. Сайн байцгаана уу, намайг Манайвзрын Говь сайхан гэдэг. Би Сонгоны хайрхан дүүргийн өнөр бус буюу 12 дугаар дарга нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Миний бие эрх зүйч, инженер технологич мэргэжилтэй. Тэрээр Английн London South Bank University сургуулийн төгсөгч, хүнсний салбарын эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр 7 жил, барилгын салбарт 10 гаруй жил ажилласан ажлын туршлагатай. Тэрээр өнөөдөр нийслэлийн бодлогын цөм болох иргэдийг орон сууцжуулах зорилтын менежментийг нь хийн ажиллаж байна. Түүнтэй ярилцсан чухал сэдвийн нэгт орлогод нийцсэн орон сууцны хүртээмж чанар, сонгогдсон тойрог болох Сонгоны хайрхан дүүргийн 7, 12, 13, 14, 15, 16, 17, 30, 31, 43 дугаар хороодод хийгдэхээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, ажлын явц байдлын талаарх мэдээллийг газар дээрээс нь хүргэх юм. 2010 онд нийслэлийн нийт төрхийн 35.8% буюу 108,000 өрх орон сууцнд амьдарч байсан бол 2020 онд энэ тоо 199,000 болж даруй 2 дахин өсөд байна. Нийслэлийн орон сууц корпорацийн үйл ажиллагааны үндсэн концепц бол орлогод нийцсэн олон төрөлт орон сууцны хөлбөр хэрэгжүүлж иргэдийн боломж бололцоо, ахуйн хэрэгцээ шаардлагад нийцсэн орон сууцны төрөл хэлбэрээр орон сууцны зах зээлд уян хатан бодлого барьж ажиллах юм. Урт хугацаанд орлогод нийцсэн орон сууцаар иргэдийг хангаж гэр хороолол, түүнээс үүдсэн олон арван асуудалд цэг тавих зорилготой. (2016-аас 2020 онд нийт 1726 өрх түрээслээ дүмжлэх, газраа орон сууцаар солих, түрээслэх зэрэг орлогод нийцсэн орон сууцны төрөлд хамрагджээ. 2020-с 2024 онд хан уул, Баянзүрх, Сонгоны хайрхан дүүрэх нийт 3,000 гаруй айлын орон сууц ашиглалтанд орно. Баян хошуу, Сэлбэт, Динжимэн, Дамтарчаа, Шархат, Толгойд, Дэд төвд 10,000 айлын орон сууц ашиглалтанд оруулахаас 15% нь халамжийн орон сууц, 55% нь орлогод нийцсэн орон сууц, 30% нь арилжааны зориултаагаар баригдах юм. За миний бие одоо 2021 оны 3 сард одоо нийслэлийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал гэдэг ажилд томилогдсон байгаа. Одоо үүнээс хойш одоо ковидын цар тахлын энэ нөхцөлд ажиллаж байгаа төрийн албаагчдыг төрөөс дэмжих бодлого явуулж одоо төрийн албаагчдыг уурчлагын төлбөргүйгээр 6% зээлд хамруулж уурчлагын төлбөрөөр орон сууцнд оруулах энэ төсөл хөтөлбөр маань амжилттай хэрэгжиж 1200 гаруй төрийн албаагч нар маань орон сууцнд одоо бүрэн хамрагдаад байна. Одоо энэ төсөл маань бол зөвхөн төрийн албаагчдыг орон сууцнд оруулж дэмжихээсээ гадна бас энэ ковид цар тахлын үед одоо эдийн засаг унсан энэ нөхцөлд одоо хувийн хвшлээ бас дэмжсэн ийм бодлого болсон. Яагаад гэвэл одоо энэ төслийн хүрээнд 135 аж ахуй нэгж иргэдийн орон сууцыг одоо борлуулалтыг дэмжиж 100 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хийж одоо дэмжсэн байгаа. Асар их хөгжлийн тэмүүллийг агуулж байгаа энэ их хотын хүчийг ажиг туваарлахгүй бол 1,500,000 хүн энд эрүүл мэнд цаг заваараа хохирсоор байх болно.
Тиймээс Улаанбаатар хотод Баян хошуу, Сэлбэт, Амдарчаа, Динжимэн, Шархад толгойд гэсэн 6 шин дэд төвийг бүтээн байгуулж, нийслэл хот нэг биш олон төвтэй болох ажил эрчимтэй өрнөж байна. Өмнө нь Улаанбаатар хотын томоохон хорооллуудыг дэд үтцээ дагуулж барьдаг байсан бол шин дэд төвүүдийг бие даасан байдлаар барьж орон сууцны хороололт болох юм. Боломж байвал төвийн эрчим хүчинд холбож, боломжгүй бол бие даасан байдлаар дэд үтцийг нь шийдвэрлэнэ. 21 мянган өрх нүүрсний хэрэглээндээ цэг тавьж 50 мянга орчим өрх унтны цэвэр усны нөөцөөр хангагдах болно. Энэ 6 дэд төвийг яг одоогийн байгаа гэр хорооллын бүсэд байршуулснаас тухайн гэр хорооллын бүс нутагт инженерийн дэд үтцийн барилга байгууламж бүрэн хийгдэж тухайн дэд үтцийг дагсан орон сууцны хороол бий болох боломж болцоог бүрдүүлж байгаа юм. Хамгийн түрүүнд одоо маш амжилттай хэрэгжиж байгаа энэ төслөлт маань эрчимтэй явж байгаа гэдэг бол одоо Баян хошуу дэд төв маань, Сэлбэт дэд төв байна, Цайз дэд төв байна. Энэ 3 дэд төв дээр одоо эхний орон сууцны төсөл хөтөлбөрүүд одоо хэрэгжээд барилга ухсралтын ажлууд эхлээд явж байна. За бид нар одоо Хаан улдуурын 16 дугаар хороонд энэ нутагт дэвсгэрт баригдаж байгаа нийслэлийн орон сууцны корпорацаас төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа Дорны ИХГ гэдэг компанитай хамтран хэрэгжүүлж байгаа 840 айлын орон сууцны барилгын талбайд хэрэгжсэн байж. Энэ тухайн төслийн хувьд бол газар дэд үтцийн асуудлыг нийслэлийн орон сууцны корпорац маань шийдвэрлэж одоо тухайн газар дээр хувийн хвшилтэй хамтарч одоо хэрэгжүүлж байгаа ийм төсөл байгаа. Тухайн 840 айлын орон сууцны хувьд бол одоо энэ тухайн газар дээр нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль цэцэрлэгийн барилга баригдахаар ингээд төлөвлөгдсөн байгаа. Дараа жилүүдийн төсөвт суугаад тухайн сургууль цэцэрлэгийн барилга баригдана нийслэлийн хөрөнгөөр. Орон сууцны төсөл хөтөлбөр зорилтод бүлгийн иргэдэд чиглэсэн орлогод нийцсэн орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээс хойш сүүлийн 3 жилийн хугацаанд 3000 гаруй иргэдийг орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулж орон сууцтай болгосон байгаа. Тэгээд үүнээс үзэхэд орлогод нийцсэн орон сууцны төсөл хөтөлбөрт хамрагдах иргэдийн эрэлт бол маш их байна. Цаашид энэ чиглэл бид нийслэлийн иргэдийг орон сууцчлуулах, ялангуяа энэ зорилтод бүлгийн иргэдэд чиглэсэн орон сууцны төсөл хөтөлбөрийг илүү их хэмжээгээр нэмэгдүүлж ажиллах ийм зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Ам бүл харуулаа 7 хүүхэд нөхрийн хамт тэгээ нэг өвөө байгаа. Тэгээд аргал амьдардаг. Байранд ороод 2 жил гарсан болж байна. Интернетээр бүртгүүлээд орж исэн. Зорилтод бүлгийн иргэд гэдгээр орсон болохоор сард одоо 5 жилийн хугацаанд 30% бүрдүүлнэ гэж бид сар суулгын төлөөд 5 урьдчилгаа хийж чадж байгаад бол ер нь баяр та. Одоо энэ манай юуных сарын төлөв нь 30% хийхэд 603 мянгаар төгрөг. Бид одоо ойрын 2-3 жилийн хугацаанд 10,000 гаруй орон сууцыг одоо бэлэн болгож зорилт бүлгийн иргэдэд орлогод нийцсэн хямд өртөгтэй орон сууцаар хангах энэ зорилт тавьж ажиллаж байна. Нийслэлийн орон сууцны корпорацаас төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны хүрээнд бас төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд одоо оноос өмнө нийслэлийн орон сууцны корпорац маань одоо 200 гаруй орон сууцыг бас одоо хувийн хвшилтэй хамтарч одоо төсөл хэрэгжүүлсний үндсэн дээр бас хүлээж авах ийм зорилт тавьж ажиллаж байна. Тэгээд он гарангуут бас дараагийн энэ 4 блокийг бас бид нар хүлээж авч бас ингээд нийслэлийн зорилт хөтөлбөрийн иргэдэд одоо зориулсан энэ төсөл хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Одоо өнөөдрийн байдлаар нийслэлийн орон сууцны корпорацаас хэрэгжүүлж орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн хүрээнд одоо олон улсад ээж системийг, үнэлгээний ээж системийг нэвтрүүлсэн олон улсад хэрэгжиж байгаа ногоон шийдлийн стандартын одоо Монголд хэвшүүлэх хамгийн анхны ажил болж байгаагаа бас онцлогтой. Цаашлаад одоо бид бас энэ хуримтлын нэгдсэн сан гэдгийг бий болгож тийм одоо
цалингаа төлж байгаа, нийгмийн даатгал төлж байгаа, эрүүл мэндийн даатгал төлж байгаа энэ иргэд маань энэ төлсөн одоо хураамж татвар дээр үндэслэж одоо урьдчилгаа төлбөргүйгээр одоо энэ орон сууцнд хамрагдах энэ боломж олцог бүрдүүлэх чиглэлд бас бид нар судалгаа хийгээд засгийн газарт танилцуулгаар бас явж байна. За манай байгууллагын үйл ажиллагаа манд бол ерөөсөө шууд иргэдтэй шууд туулж ажиллаж байдаг ийм онцлогтой. Яагаад тэгэхээр гэр хорооллын иргэдийн газрыг бид нар одоо орон сууцаар сольж авах. Ухаан газар дээр нь дахиад орон сууц өрөөд орон сууцанд оруулж одоо газрыг чөлөөлж энэ ажлыг хийдэг. Тэгээд тийм учраас иргэдтэй одоо нийслэлийн орон сууцны корпорацийн үйл ажиллагаа бол байнгын хамтын ажиллагаан дээр одоо ингэж уялдаж хамтарч явдаг. Энэ бол иргэдийн одоо дийлэнх иргэдийн сонирхол бол ер нь газраа орон сууцаар солиод орон сууцанд орж одоо орчин нөхцөлөө сайжруулчих гэдэг ийм хүсэл эрмэлзэлтэй байдаг. Би бол өмнө нь бол Баянзүрхт үрхт амьдарч байсан. Энд одоо ороод манайх 5 жил болоод одоо төрүүчээсийн хүмүүс бол байрандаа ороод төрүүчийн аюулсууд нь гарч байгаа. Нийслэлийн орон сууц корпорац бид нарыг бол одоо гэр хороол дэд үтсийн газар хотын захиргаал бид нарыг хаяагүй. Ямар ч байсан энд ингээд амьдруулж сайхан амьдарж байгаа бид нар энд. Ирэх жилүүдэд бас бидний төлөвлөж амласан бас ажлууд маань хийгдэнэ. Гэр хорооллын одоо байршлын хувьд одоо орон сууч баригдах юм боломжгүй энэ байршлуудад бас амны орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж бас одоо халаалтын шинж техник технологиг бас нэвтрүүлэхээс энэ боломж олцог бас судалж байна. Нийслэлийн орон сууцнаас корпорацаас хэрэгжүүлэх бас дараагийн нэг томоохон төсөл энэ налах хонхрын бүсэд хэрэгжих 252 га талбай дээр төлөвлөсөн, тээцүү хийгдсэн, хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн. Энд төсөл маань энэхүү төсөл маань хэрэгжснээр одоо налах хонхор бүс орчинд шинэ суурьшлийн бүс бий болж одоо тухайн бүс нутагт иргэд оршин сууж дээрэс нь мөн одоо ажлын байр шинээр бий болно. Үйлдвэр үйлчилгээний чиглэлээр голцоо ажлын байр төлөвлөгдсөн байгаа. Нийслэлээс морингийн даваа бүс орчин нутагт орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ингээд 129 га талбар дээр хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөө хийснээс 34.4 га талбай дээр орон сууцны төсөл хөтөлбөр маань эхлэх бэлтгэл ажлын явц эхлээд байна. Одоогоор тухайн газар дээр дэд үтсийн ажил маань хийгдэж байна. Дэд үтсийн ажил маань дулааны өөрийн их усээр дулааны станц баригдахаар байгаа. Тэр дэд үтсийн ажлууд маань өнөөдрийн байдлаар 40 гаруй хувьтай гүйцэтгэлийн ажил явагдаж байна. Мөн одоо дулааны станцын ажил маань энэ жил эхэлж байна. Ингээд энд төслийн хувьд бол эрхчлэл гэхэд дэд үтс бүрэн шийдэгдсэн тухайн төсөл орон сууцны төсөл маань хэрэгж эхлэхэд одоо бэлэн болохоор төлөвлөгдөж байна. За манай тойрог бол Сонгон хайрхан дүүргийн 12 дугаар тойрог буюу өнөр бүс. Өнөр бүсийн арын гэр хорооллын 31, 30, 43 мөн Баян хөшөө бүсийн 7 дугаар хороо гэсэн ийм хороод орсон бүс байгаа. Манай Сонгон хайрхан дүүргийн хувьд бол Баян хөшөө дэд төв, толгойд дэд төв гэсэн хоёр дэд төвийг бий болгож ажиллаж байна. Одоо өнгөрсөн хугацаанд Баян хөшөө дэд төвийг түшиглэж одоо тухайн бүс орчинд одоо газар чөлөөлтүүд одоо бүрэн хийгдэж эхнээсээ орон сууцны хорооллын ажлууд маань эхэлж байна. Дээрээс нь Баян хөшөө дэд төвийг түшиглсэн 250 ортой эмнэлгийн барилга баригч ашиглалтанд орлоо. Сургууль цэцэрлэг мөн ашиглалтанд орлоо. Мөн одоо хамгийн сүүлийн байдлаар одоо 20 айлын орон сууцны барилгыг яг Баян хөшөө дэд төвийн хажууд баригдаж бас мөн одоо энэ намар ингээд ашиглалтанд орж байна. Манай 1-р хорооллын ард байгаа 31-р хороо, 41-р хороодод авц замын ажил 1-р хорооллыг хоошо Баян хөшөө бүстэй холбосон авц замын ажил эхэлсэн явж байгаа. Энэ ажлыг бас одоо үргэлжлүүлж дуусгах энэ ажил хийгдэж байна. Одоо эх хонд мөн газар чөлөөлтийн тодорхой мөнгийг одоо тухайн хороодод тавьснаар эх жил 2022 онд 1-р хорооллыг хоошо Баян хөшөө бүстэй холбосон авц замын ажил дуусна. Үүний дараагийн шат бид нар толгойд дэд төв байгаа. Толгойд дэд төвийн шавыг бас өнгөрсөн жил тавьсан. Одоо энэ толгойд дэд төвийг хөгжүүлснээр тухайн бүс нутагт одоо толгойд дэд төвийг тойрсон дэд үтсийн ажлууд маань хийгдэж
тухайн хэсэгт одоо байгаа гэр орооллын иргэдүүдийн газрыг чөлөөж дахин төлөвлөх, орон сууцжуулах энэ ажил маань хийгдэн үүнийг дагаад сургууль цэцэрлэг эмнэлгийн барилгууд маань үе шаттайгаар баригдана. Сонгон хайрхан дүүрэгт маань бас мөн бүтээн байгуулалтын ажлууд одоо миний хийж байгаа нийслэлийн орон сууцны корпорацийн үйл ажиллагаатай холбоотой бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай эхлэж байна. 9 дугаар хорон дээр газар чөлөөлсөн 4.5 га газар дээр Азийн хөгжлийн банкны санхүүжилттайгаар одоо ийм плаза цогцлбор орон сууцны хотгоныг барих ажлыг бас эхлүүлэхэд бэлэн болоод дэд үтсийн ажлыг бүрэн 100% хийж дуусгаад байж байна. Мөн одоо сонгон хайрхан дүүргийн 6 дугаар хорон дээр 712 айлын орон сууцны хорооллын барилга одоо Европын сэргээн босголт банкны санхүүжилттайгаар 25 сая долларын санхүүжилттэй хийгдэх энэ бүтээн байгуулалтын ажил маань одоо гэрээний шатанда эхний ээлжийн 126 айлын орон сууцны барилга маань барилгын ажил нь эхлээд угсралтын шатанда явж байна. Сонгон хайрхан дүүргээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд иргэдэд тулгараад байгаа энэ асуудал бэрхшээлүүдийг цаг тухай бүрдэн шийдэж ажиллах болно гэдгээ бас илэрхийлж байна. Их хотын амьдралд анхаарлаа хандуулъя. Боловсрал, эрүүл мэнд, хүний хөгжил, амьдралын чанар, ногоон хөгжил, дагуулгад, тэгш боломж, иргэний оролцоо. Энэ бүхэн нийслэлийн иргэн бүрт хамаатай асуудал. Бидний өдөр тутмын амьдрал нөлөөлдөг эдгээр асуудлын цаана шийдвэр шийдэл, төсөв төлөвлөлт, хэрэгжилт хяналт, сайн засаглал, бие даасан эдийн засаг, ухаалаг дэд үтцтэй холбоотой олон шийдвэр гарч байдаг.